дуугийн байгууллагч. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорийн дарга эрхэм гишүүдээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь тайлангийн хугацаанд нийгмийн даатгалын шинжилгээний зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, тэтгэврч төлбөр, зардлыг хугацаанд нь олгох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахимжуулахад чиглэсэн зохицуултуудыг хийж даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашигыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Нийгмийн даатгалын хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд тэтгэврийн олон давхарх тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон их усүр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчөд тулгуурласан сайн дурын хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэснийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд өргөн бариад байна. Нийгмийн даатгалын санд 2025 онд 5.2 их нийт төгрөгийн орлого хуримтлуулж 720 гаруй мянган хүнд 5.8 их нийт төгрөгийн тэтгэвэр тэтгэмж төлбөр зардал олголоо. Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч 1.2 сая албан журмаар 170 мянган сайн дураар даатгуулагч бүртгэгдсэн байна. 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцвүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг болж, дундаж тэтгэвэр 870.9 мянган төгрөг төрж, тэтгэврийн нэмэгдэлд 300.1 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн тэгээс 3 насны хүүхдэд асарж байгаа 16.9 мянган их, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарж байгаа 3.9 мянган их эцэг болон 55.2 мянган малчны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс болон тэтгэмжийн даатгалын сангаас хариуцсан төлж нийгмийн даатгалд хамруулав. Нийгмийн даатгалын тусгай зохицуулалтад өндөр насны тэтгэвэр авч байгаа 3.6 мянган хүн хамрагдаж тэтгэврээ 20%-аар нэмэгдүүллээ. Нас барсан даатгуулагчийн болон амьгүй донор болж эддээс эргэтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн аргэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 саяас 4.5 сая төгрөг болгон тус 1 сая төгрөгөөр нэмэгдүүлв. Тайлангийн хугацаанд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг мөнгө хадгаламж хэлбэрээр системийн нөлөө бүхий арилжааны дөрвөн банкнд 15% хүүтэй байршуулснаар 70.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлогоор сангийн хөрөнгийг арвижуулсан байна. Мөн засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого 27 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын санг өсгөлөө. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь хараад бус хариуцлагатай нээлттэй ил тод байдал, даатгуулагчийн эрх ашигыг хамгаалах, төр хуулийн этгээд иргэний тэгш оролцоог хангах, асуудлыг хамтын удирдлагаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлан 2025 онд нийт 6 удаа хуралдаж, 29 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 25 тогтоол батлан гаргаж, нийтийн заавал дагаж мөрдүүлэх 4 тогтоолыг захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн бөгөөд салбарын хэмжээнд тогтоолын хэрэгжилт 92.5% биелэлтэй байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн ороо нийт 7 удаа хуралдаж 13 асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт зөвлөмж гаргасан бол олон нийтийн хяналтын зөвлөл нь нийт 5 удаа хуралдаж 16 дүгнэлт 22 зөвлөмжийг гаргаж нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлд байнгын хяналт тавьж ажиллалаа. Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын асуудлаар шийдвэр гаргахад мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээлэл тулгуурлан дүгнэлт зөвлөмж гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн төвийн 6 дүргийн нийгмийн даатгалын газарт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэл хүргүүлж зөвлөмж дүгнэлт өглөө. 2026 оны ёс зүй сахилга хариуцлага хяналт бүтээмжийг дээшлүүлэх жил болгон нийгмийн даатгалын хамар хүрээг өргөдгөх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн төрлийг наривчлан тогтоох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх, нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчныг бүрдүүлж дараах арга хэмжээг авч ажиллалаа. Улсын их хурл засгийн газраас баталсан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нийгмийн даатгалын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын байгууллагаас мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нээлттэй авилгаас ангид байлгахад чиглүүлэх. Хувийн нэмэлт тэтгэвэр сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдүүлэх, тэтгэврийн хуваарлтаас хуримтлалын тогтолцоон шилжих, даатгуулагч болон хуримтлалтаа болох хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулах, тэтгэврийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох цалин өсөнд итгэл зүйрийг хэрэглэх, тусгай зохицуулалтын дагуу нэмэлт тэтгэвэр авах, тэтгэмж авах нөхцөлийг сайжруулах, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх.
Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмж төлбөр зардлыг хугацаанд нь олгох үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашигыг хамгаалах, нийгмийн даатгалын байгууллагын болон нийгмийн даатгалын сангийн санхүүгийн системийг бүрэн зохимжуулах, мэдээллийн дэвшилтэт технологиг нэвтрүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид хүртээмжтэй болгох, зэрэг эдгээр зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт бүрэн хангагдаж, иргэд даатгуулагчид, ажил олгогчид үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээ улам сайжирна гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.